Яасан. Тэрж л байна уу? Яг сайхан шампион ордгийн даваан дээр хожигдоод л байна уу? Тэгдээн. Тэгвэл хөдөлгөөний дэ нүр тулцгаая. Бичлэг үзэх юм та видеон дээр лайк und subscribe дараарай. За тэгээд enjoy. Cross my heart and hope to die. Welcome to my dark side. За хэдүүлийн юмтайч шууд голс руу оръё. За нийгмийн чөлөөд бол энэ бол миний 100% таамаг байгаа guys. За тийм болохоор баталгаатай ажиллана гэж хэлж чадахгүй. За тэгээд юмтайч шууд голс руу оръё. За эхний таамаг бол тоглогчдын их гаргадаг алдаа. Энэ бол зүгээр шууд орж ирээл ранк дарчдаг. Энэ нь ерөөхдөө бол таны aim college-ийг хэд дээшилж эсвэл экстра багийн тоглогчтой унгахад хэцүү болдог. Тийм болохоор та нар тренинг скол нормал мод дараад тийм ээ. Яаж нэг жоохон жолтой хаалаад аваарай. Тэгвэл ядаж таны aim скол экстра багийн тоглогчдыг унаахад илүү нөлөө үзүүлдэг. Энэ ер нь тоглогчийн дандаа л гаргадаг үйллөө. Та нэг удаа яллаа. Харин дахиад нэг дараад ялцхан гэсэн сэтгэл зүйтэй болчдөг шүү. Тоглогчтой шууд сэтгэл зүйн шууд өөрчлөгддөг гэсэн. Тэгвэл та яг одоо өөрийгөө зогсоох хэрэгтэй гэсэн үг. Та өөрийгөө зогсоогоод 10-аас 15 минутын хооронд төр зур амс хийгээд тэгээ дахиад дараад үз. Хэр ялж байвал та энийг туршаад. За хэрвээ би танарт хэлэх шүү дээ. Тэгээ ялахгүй бол тэгээд энэ бол миний 100% таамаг. За энэ болохоор ерөө stand-up ер нь байнга хожоод байна гэж байхгүй шүү дээ. За тэгээ ерөөхдөө нэг тоглох бүрдээ яг хэрвээ 3 юм уу 4 дараалж хожигдчихвэл шууд stand-up болвол би бол нэг удаа 8 дараалж хожижсэн тэр өдөр нэг ч хожоогүй. Намайг яагаад ингэ байгааг таалдаа. Энэ бол маш харамсалтай. Тэр үед би зүгээр шууд болох хэрэгтэй байсан. Хэрвээ би болоогүй ингээд тоглоод байсан бол ингээд хожигдоод байсан билээ guys. За тийм болохоор та нар нэг маргааш гээд тоглоод байц. За маргааш гээд жоохон амс игээд өөр классик гейм тоглолжээ. Тэ Roblox гээд Geometry Dash гэх ерөн классик геймүүд зөндөө байгаа штэ. Ер нь тэдрүүдээ тоглоо үзчихье. Тэгэд ер нь тоглож үзээд маргааш гээд тоглоо stand-up нэгээд тоглоод үз. Хэрвээ өөрчлөлт гарч ивэл сайн байна. Тэ энэ таамаг бүтэж гинэ гэсэн үг. Харин гарахгүй байвал тийм ээ 100% таамаг. Энийг хийгээд үз гэсэн үг. Дахиад маргааш нэгээд үз. За тэгээд ер нь одоо бичлэгээ дуусгая. За тэгээд өөр ингэж яриулах бичлэг сквад санаа байвал комент хэсэгчээрээ би тэрийг сонгоод ярьж өгөх болно. За тэгээд намайг энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. За тэгээд бичлэгээ дуусгая. Баярлалаа.